албаны дарга гэж байгаа учраас урьдчилан сэргийлэх, альва өвчнөөс урьдчилан сэргийлэхийн ач холбогдлын талаар хоёулаа яриагаа эхлэе гэж бодож байна. За альва өвчнөөс урьдчилан сэргийлэхэд бол эдийн засгийн маш өндөр санхүүгийн дарамтанд орохгүй гэж ойлгож болно. Тийм учраас өвчин гэдэг маань бол халдвартай, халдваргүй гэдэг хоёр янз л байна шүү дээ. Тэгэхээр халдвартай өвчнөөс бид нар хувийн ариун цэврээс сахиснараа ч гэдэг юм уу те, гараа угааж занснараа ч гэдэг юм уу 80-90% хамгаалах боломжтой, өвдөхгүй байх боломж байгаа. 10% нь бол бусад өөр шалтгаан гэж үздэг тий. Халдваргүй өвчин байна. Тийм үү? Зүрхний өвчин ч юм уу, даралт гэсэн өвчин. Цэвэр надаас 100% шалтгаална. Тэгэхээр ерөөсөө хувь хүний өөрийнх нь зан үйл буюу бидний нөгөө амьдралын хөвшлөж ярьдаг шүү дээ. Би ер нь 7-д л босдог хүнтэй ч гэдэг юм те. Би ер нь орой босдог, орой унтдаг хүнтэй ч гэдэг юм. Тэр маань ерөөсөө л хүний эрүүл мэндэд чухал холбоотой. Шууд холбоотой. Тэгэхээр яг эрүүл байхын тулд альва зүйлээс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр тутамдаа бид юуг хөвшүүлэх ёстой? Ямар зан үйлийг амьдралдаа хөвшүүлэх ёстой гэдэг юм бэ? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол 12 зөвлөмжийг санал болгодог. За тэгэхээр манай монголчууд 12 гэхэр л их байна гэл те, богиносго наадах чи хитрхи их байна, би чадахгүй, наад чи өөр хүмүүсийн ажил хүмүүсийн л гэж ярьдаг. Тэгвэл ер нь бол монголчлуул гэдэг юм уу та 6 ч юм уу 6 болоход ер нь бол бараг л амьдралын тэр эрүүл амьдрах, эрүүл мэндээ урт наслах, монгол хүний дундаж наслтыг уртсах боломжтой. Өдөрт тогтмол биеийн хөдөлгөөнтэй гэж байгаа. Нэг өсөндөө 10,000 алхам буюу 30 минутын идэвхтэй хөдөлгөөнтэй байх юм бол тэр хүн болвол тэр халдварт бус өвчин буюу зүрхний шигдээс артерийн даралт, чихрийн шижин, тэгээ тархины харуулт гих зэрэг өвчнөөс бол өөрийгөө бүрэн хамгаалах боломжтой. Хоёрдугаарт нь бол зөв хооллолт. Дахиад л нөгөө халдварт бус өвчин орчиж байгаа юм. Тэгэхээр эрүүл зөв хооллолтоор өөрийгөө ингээд хөвшүүлээ заншчвал тархалт идэх өвчнөөс бүрэн сэргийлэх боломжтой. Тэгвэл монголчуудын хэдэн хувь нь тархалтай байгаа вэ? Биеийн жингийн илүүдэлтэй байгаа талаас илүү хувь байгаа. Дээр нь бол хэвлий буюу энэ бүслийн тойрох орчмоор бол маш юу гэдэг бүдүүрцэн байна. Энгийн хэлээр те их байна гэж үздэг. Энэ маань бол зүрхний шигдээс даралт ихс өвчин. Эдгээрээс бол шууд хамааралтай. Жингийн илүүдэл маань шууд л ерөөсө зүрх судасны тогтолцооны өвчнөр өвдөх бүрэн боломжийг бий болгож байгаа. За дараагийн нэг зөвлөмж болвол юу гэж байгаа? Стресс бухимдлаа тайлж сурах. Манайх ч тэгэл юм хайгаараа хүмүүс рүү ингээл те уур бухимдлаа гаргаал замын дүүжрлийг тэр тэндээс нь уцаар ирж байгаа хүндэж гаргадаг юм уу те ингээ хаа хамаагүй хүмүүстэй стресс бухимдлаа зөв тайлах. Аргад суралцах. Тэгэхээр ярилцаж стрессээс хамгийн энгийн арга бол юу гэвэл ярилц гэж байгаа. Дотны хүмүүстэйгээ ярилц, хүүхдтэйгээ ярилц. Дотны хүн гэхээр л найз нөхд биш. Чиний гэр бүл байгаа. Ах эгч байгаа, аав ээж байгаа. Хаа хамаагүй хүн сэтгэлээ уудалж яснаас гэр бүлийнхэнтэйгээ цаг зарцуул. Чанартай цагийг зарцуул. Ухаалаг бүх зүйлээс татгалз гэж байгаа. За эрт тунд тогтмол цагт эрт унтснараа яг тухайн хүнийг бол ажлын ачаалаад зохицуулаад гэдэг юм те дархлаа бүрэн сэргэх боломжтой. Дархлаа сайн хүн өөрөө хизээч өвддөггүй. Тэгвэл нөгөө дэгдээд байгаа тэр томгод чи холбож ярьж болно л доо. Томгод өвчнөд тий. Энгийн ийм зарчмууд л байгаа. Усыг 2 литрээс дээш хэмжээнд байнга ийм гих мэтлэн нэм энгийн зүйлүүд тэр том жим те идэвхтэй хөдөлгөөнгүүд л дасгал хөдөлгөөний жим мөнгө алга малга гэх ямар шаардлагагүй бид нар гэрээсээ гараад ажил руугаа алхах. Заавалчгүй бүр амар хол хотын нэг загаас нөгөө зах биш л бол 30 минут алхачих. Айл нэг талд нь. Хоёр талтай гээгүй шүү дээ. Яарч хаад өглөө юу н алхах гэж магадгүй. Тэгвэл орой та гэрлүүгээ яарлгүйгээр 30 минут алхачих. Энэ бол 10,000 алхам. Тэгвэл хүн өдөрт 10,000 алхам хөвшүүлснээр бүх төрлийн нэг халдвар тус өвчний тэр өөдлөөс сэргийлж чадна. Тэгвэл халдвар өвчнөөс гэвэл хувийн ариун цэврээс гараа угаах бэлгийн замаар дамжих халдвараас бол бэлгийн нэг хатагтай байх тий. За тэгээд цаашаагаа бол нөгөө бэлгэвчийг зөв хэрэглэх тийм үү? Нус шүлсээ, цэрээ
газарт одоо хаяхгүй байх. Энд чи одоо маш том одоо сэргийлэлт шүү дээ, халдвар төвчин. Тэр нус тэртэй чи хамт сүрээ одоо бусад одоо бактери вирусууд агаар хөрсөнд одоо ингэж цацагдж байдаг. Тэрээр чинь өөрөө өвчлөхгүй юм ах тэг чинь байж байгаад нөгөө тархлаас сул хүмүүс өвдөх боломжтой. Тийм учраас бид нар ерөөсөө өөрийнхөө эрүүл мэндийг нус цэрэг хаяхгүй байна гэдэг бол бусдын бас эрүүл мэнд. Тэгээд орчны эрүүл мэндэд нөлөөлж яах гэж үзэх хэрэгтэй. Миний энэ одоо нэг хамаагүй штэ биш. Хүн болгоны энэ одоо нийлсэн энэ одоо сэргийлт гэдэг байгаа штэ. Тэ соёл бас нэг талаасаа. Энэ маань бол бусдыг эрүүл аюулгүй орчинд амьдрахад зөв шиг. Туслах хураавал даалаа гэдэгтэй ингээд л тийм ээ. Тий. Тэгэхээр энэ миний л гэж болохгүй нах нь шүү дээ. Бүгдээрээ нийлүүл хамт олон болдог тий. Ганц хүн гэр бүлийн 3 4-өөр гэр бүл болдог шиг 4 5 10-аараа хамт олон болдог шиг бүгднгийнх нь нэг пулс шиг тий. Ингээ бид нар нэг нийлж ижил үр дүн гардаг шиг л ийм л одоо хөвшөөд сурчвал одоо аюулгүй бөгөөд эрүүл орчинд л амьдрах юм байна. Болцоотой. Сая ярианда бас дархлааны талаар дурдлаа. Бид нар дархлаа суларсан, сулраагүй гэдэг ингээд дархлаагаа сайжруулах гэдэг ингээд ярьдаг хэрэг яг дархлаа гэдэг маань өөрөө яг юу юм бэ гэдгийг бол төдийлэн сайн мэддэггүй шүү дээ. Тэгэхээр дархлаа гэдэг маань яг юу юм? Үүнийг байнга сайн байлгахын тулд тийм ээ сайжруулахын тулд юуг анхаарах хэрэгтэй юм? За энгийнээр тайлбарлавал ерөөсө гаднаас орж ирж байгаа тэр биетийг л устгах идэг сумл гэсэн үг тэр эсүүд маань. Тэгээд тэр дархлаа сулруул тэр сум одоо эсүүдийн маань үйл ажиллагаа суларчна гэсэн. Тэгэхээр дархлаагаа яаж дэмжих вэ гэвэл бид нар унтах хэрэгтэй. Унтарч амарчээч хүний одоо бие организм унтаж амарсагаа дараа маргаашийн ирч хүчийг авна гэдэг ерөөсөө дархлаа. Хүүхдэд цэцэр. Тэгэхээр хин хідэн цаг унтах хэрэгтэй гэдэг асуулт гарч ирж штэ тий. Насанд хүрсэн хүн хідэн цаг унтах хэрэгтэй. Хүүхэд хідэн цаг унтах хэрэгтэй. Ахмад одоо хөрчүүл маань хідэн цаг унтах хэрэгтэй гэдэг. Тэгвэл одоо энэ томоо төс төвчин дархлаан сулраад байгаа хүмүүсгээ яриад байгаа маань жирэмсэн эмэгтэйчүүдгээ яриад байгаа чинь ерөөсөө тэр хүмүүсийн дархлаа сул байна гэсэн. Тэгэхээр 0-5 насны хүүхдүүд маань урт цагаар унтах нь 12-аас 14 цаг гэж ярьдаг. За тэгээд 5 хүртэлх одоо 5 дугаар анги буюу 7-оос 12 насныхан маань бол 12 цаг хүртэл гэж ярьж байгаа. Тэгээ өсвөр насных нь маань бол 10 цаг хүртэл унтах ёстой. Тэгээд насанд хүрсэн хүн буюу нөгөө залуучууд гэж нэрлэдэг байгаа. Оюутан залуучууд маань бол 19 20. Тэгээд дэшээ насанд хүрсэн хүн маань бол 7-оос 8 цаг унтах ёстой. За эргүүлээд нөгөө ахмад настай хүмүүс маань 10-аас 12 цаг унтах ёстой гэж ярьдаг. Тэгжээч хүний одоо дархлааны эсүүд идэвчжээж тэр гаднаас орж ирж байгаа нин бактери вирус тэдний бүгднийг устгах чадaltaй болдог. Нөгөө талаас нь болохоор дархлаа яа сэргэх юм гэж сая өөрөө ярьлаа тий. Халуун дулаан одоо халуун юм уух тусан хүний дархлаа цусны эргэлт сайжирч дархлаа маань сэргэж байдаг. Тэгэхээр манайхан бодоод үзээрэй. Ер нь халуун юм хэр уудгийн болоо гэд үцхэд хүүхдүүдтэй хэр халуун юм өгдөг юм болоо. Тэ за яг насанд хүрсэн хүмүүс за ялангуяа эмэгтэй хүмүүс те цай, кофе гэдэг халуун юм илүү их уудаг. Учираас ээжүүд эхчүүд маань энэ одоо энэ өвчлөлийг бол даваад гардаг. Эмэгтэйчүүд илүү дархлаа сайтай байдаг. Гэвөл эмэгтэйчүүд нэг талаасаа маш их хөдөлгөөнтэй байдаг. Нөгөө талаасаа халуун шингийн юм сайн ууж гэж тайлбарлаж болно. Тэгвэл хүүхдүүдэд бид нар энэ халуун юм ууч чадахгүй те түлхчин ч гэдэг юм уу халуун юмд хагас цацсан ч гэдэг юм уу тэгдэг. Тэгвэл халуун бүлээ юмыг шингийн юм их хэмжээр шингийн юм их хэмжээр хөвл нөгөө хүний биеэс хордлого нь гардаг, гадагшилдаг, ялгардаг. Тэр хэмжээгээр бол дархлаас одоо сайжирч сэргэж идэг гэсэн үг. Тий. Нэгдүгээрт унтах, хоёрдугаарт бол тэр халуун юм уух, гуравдугаарт бол ажил амралт маш сайн зогсуулах хэрэгтэй. Ажлаа хийхгүй одоо оюутан залуучууд маань ялангуяа өсвөр үеийнхэн маань даалгавраа хийхгүй явж байгаа л гинт ухаан сурсан юм шиг сургуулийн амралтын 7 хоног тий ухаалаг 7 хоног гэдэг шиг явж байгаа л тэгэл нөгөө хүний бие чинь ямар нэг юм дасан зохицуулах хугацаа хэрэгтэй байдаг. Ямармаа нэг өвчлөлийг даван туулахад бас хугацаа хэрэгтэй байдаг шиг аливаа зүйлийг ажлыг хийх гэсэн үр дүн хэрэгэд цаг хугацаа шаарддаг шиг хичээл давтахтаа ч гэсэн энэ ажил амралтаа зогсоолохгүй байж байгаа. Шууд хүн их одоо ачаал үүдэг. Тэрийг бие махбод даахгүй. Ялангуяа өсвөр нас хүүхэд тэр жирэмсэн эмэгтэйчүүд хөрчүүлийн маань дархлаа одоо сул байдаг. Ер нь бол биеийн онцлог гэсэн үг шүү дээ. Физиологийн онцлог. Тийм учраас бол энэ халдварт төвчин ялангуяа дэгдэмхий байдлаар одоо яаж байгаа
гарч байгаа тэр өвчлөлүүдэд өртөмтгий байдаг. Одоо жишээлбэл 100 гэх чинь одоо гидсний халдварт өртөмтгий байх жишээтэй. За өвөл гэвэл одоо энэ агаар туслын замаар халдварладаг одоо амьсгалын замын өвчин өртөмтгий байгаа. Энэ одоо бас холбоотой юм л да. Тэгэхээр яг саяны одоо юунуудаас яаж хаад яг энэ томоотоос өвчнөр өвчлөхгүй байхад бол бид яг юу хөвшүүлэх вэ гэдэг маань ерөнхийдөө гараад ирлээ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хүүхдүүд дан ялангуяа маш ихээр өвчилж байна сүүлийн жилүүдэд. Ялангуяа тэдний дархлааны систем харьцангуй тогтворгүй, харьцангуй одоо бага байдгаас шалтгаалаад тэд энэ өвчнөд өртөмтгий байдаг юм болоо. Тэгэхээр хүүхдүүдийнхээ дархлааг яаж бид нар дэмжих ёстой юм бэ, тийм ээ? Яаж энэ томоот өвчнөөс урьдчилан сэргийлэх ёстой юм? За томоо тус өвчнөөс ерөнхийдөө би бол дахиад давтаж хэлээгүй юмнуудаа хэлээж иж байгаа. Халуун хоолндаар хүүхдүүдээ сайн одоо дэмжээч. Ялангуяа тэр одоо хуурай хоол, 2 дугаар хоолоос татгалзаад яг энэ ханаа томооны үед бол халуун зүйлэр шингэн одоо лавшаа гэдэг чинь шүлтөө, саримстай, цагаан гата хоолоор одоо баяжуулаад хоол одоо илчлэг сайтай хоол өгөх хэрэгтэй. 2 дугаарт нь хүүхдүүдэд унтвал цахим одоо телевиз тэгээ ухаалаг утсаас бүрэн татгалзуулах хэрэгтэй. Бүр цаатлан 22 цагт л унтвал. Тэгэхэд бол энэ манай энэ бага насны хүүхдүүд бол хамгаалах бүрэн боломжтой. 3 дугаарт нь бага насны хүүхдүүдтэйгээ идэвхтэй бай. Идэвхтэй бай гэдэг чинь хүүхдүүдтэй нөгөө массаж хийж өг. Бага одоо энэ 8 төрлийн одоо цэгэн массаж гэж нэрлэж байгаа маш амархан. Тэр цэгэн массажууд дээр хүүхдүүдтэй хэмэлт дархлааны одоо эсвүүд нь идэвхжээ цусны эргэлт сайжраад одоо томоотост өвчин агаар туслын замаар халдвардаг бүх өвчнөөс сэргийлэх боломжтой. 3 дугаарт одоо дараагийн хэлээгүй юм бол амны хаалт хэрэгэл. Гадуур явхдаа заавч амны хаалт хэрэгэл. Амны хаалтанд бид нар 50000 төгрөгийг зарцуулдаг бол ханиад хүрсний дараагаар тэрнээс их мөнгөийг зарцуулна. Тийм учраас хүн болгонд таарсан өөр өөрийнх нь одоо нүүрний энэ хэлбэр байгаа шүү дээ, тий. Хэлбэр энэ шанаа чинь бол том хүн хүүхдээр өөр. Тийм учраас тэр хэмжээнд нь таарсан амны хаалтыг зүү шившүүл. 3 4 одоо дараагийн нэг хэлэх юм бол бүр зайлшгүй хэрэгцээтэй биш бол хүүхдүүдээ бити дагуулж хэлсээч. Олон хүнтэй газар. Тэр айлд очсноор бол чи өөрөө л оч. Хүүхдүүд бол хамгийн одоо тухтаа өвчнөөс хол байдаг газар бол гэртэн л байлга. Гэртэн тэр халуун хоолоор бусад одоо тэр тоглоом одоо юу гэдэг ном момор нь хангаад гэртэн байлгачих энэ хугацаанд нэг амар олон цараар хорих гээгүй шүү дээ. Тийм учраас бид нар Монгол хүний нэг юм нэрлэхүү гэдэг те. За тэр юугаа эхэлчих бол тэгээ эхэлжүүл тэгчдэг юм болов биш. Хүүхдийн эрүүл мэндийн төлөө зарим зүйлээс татгалзах хэрэгтэй. Дээр нь одоо аав ээж нар өөрсдөө тамхи татдаг болвол гар хөлөө сайн угаач хүүхдүүдтэйг харьцаач. Өөрсдийнхээ иддэг нөгөө тостоо бууз хоол шуur шиг юм а хүүхдүүдтэй яг адилхан хоол идэг. Бага насны хүүхдээ бол 2 янзын хоол ихэд асуудалтай биш. Тийм учраас энэ хүүхдийн хоол, том хүний хоол хоёр өөр учраас энэ дээрээ анхаараач. Дараагийнх нэг нь бол хүүхдүүд ерөөсөө цэцэрлэгээсээ зөвхөн сургуулиасаа зөвхөн ханиад том авдаг юм а. Өөрийнхөө тэр байгаа орчин надаас өвөө эмээгээс нь авдаг. Тийм учраас тэр хүмүүс тэр бага насны хүүхдүүдэд харьцаж байгаа бол дахиад гараа угаа. Гараа угаана гэдэг бол үстэй 90% нь хамгаалчдаг. За тэгээд сүүлд нь хэлэхэд бол одоо дур мэдэж эмчилгээ битгий хийж. Вирусын гаралтай одоо энэ яг одоогийн дэгдэж байгаа энэ том өвчин бол вирусын гаралтай 4-5 вирусын нэгдмэл эргэлтэнд байгаа ийм онцлогтой. Тийм ч учраас одоо холимог одоо өсгөгчтэй учраас хүндрэх нь маш хурдан. Тийм учраас энэ бактерийн гаралтай бактери таардаг эмийг битгий сонгож хэрэглэж. Тэр бол тэр одоо юу гэдэг 36 арзмарын гуталтай хүн 38 арзмарыг өмсөх гээд байгаатай л адилхан. Энгийнээр тэгж хэлэхэд одоо жишээлбэл ээл арзмарын үнд, том арзмарын үнд, жижиг арзмарын хувцас энийг өмсөө гэдэгтээ яг адилхан өгүүлчлэхгүй. Тийм учраас та бүхэн маань эмийн сан руу явахгүйгээр яг мэрэгжлийн эмчэд хандаач. Тэгвэл энэ одоо өвчнийг хөндрүүлэхгүй байх одоо бүрэн боломжтой. Гэхдээ энэ томоо төс өвчин бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо зөвлөж байгаа нь бол томоо төс өвчин дэлхийн хэмжээнд аль дэгдэж байгаа. Гэхдээ энэ гэрийн нөхцөлд эдгэрдэг өвчин. Манайх л хүүхдүүдтэй чанартай цаг гарахгүй байна, асаргаа байхгүй байна.
Гэртээ хүүхдээ харна гэдэг бол ингээ хараа суугаад ахад хэлэхгүй. Тий. Тийм учраас манай аав ээжүүд хүүхдүүдтэй чанартай цаг гаргаач гэж зөвлөх нь. Тэгэхээр удахгүй бас Монгол түмний их баяр сар шөнийн баяр болно. За сар шөнийн баяраар бас хэд хэдэн төрлийн өвчин бас нэлээд газар авдаг. За тухайлбал бол халдварт өвчнөөс бол бидний сая ярьсан том тус өвчин. За мөн гидсний одоо бас янз бүрийн одоо хордлогууд бас гардаг тийм ээ. Мөн одоо настай хөвшин улсуудад бол даралт ихсэгч байдаг юм уу тийм ээ. Одоо тийм халдварт бос өвчнүүд бас гарах тохиолдлууд байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ баяр болох гэж байгаатай холбогдуулаад нэг эрүүл мэндийн үндэсний төвөөс бас иргэдэд ямар зөвлөмжүүд өгч байгаа юм бэ тэр өвчлөлүүд дээр. За нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс бол олон төрлийн зөвлөмж өгч байна. Хамгийн гол манайх нь анхаарч амьдралтаа хэрэгжүүлээч. Бид нар одоо сүүлдээ ингээд олон байна гэдэг юм одоо мэдээллүүдээ нэг нэгээр тавьдаг болсон. Тэгэхээр сая хэллээ те том төс төвчний үед заавалчгүй тэр хүүхдэд давал хэсгээд давал масктай. Масктай золго. Томчуул нь үнэхээр үнсэе гэдвэл тэр багчуул үнсгээс өмнө гараавгаа. Тэ маска зөө. Заавалчгүй хацар дээр нүнс үшийг үнэрлж болно шүү дээ. Жижигхэн хүүхдүүдийн хөлийг үнсэж болно. Тэ бас аргууд байна шүү дээ. Эсвэл гарынх нь энэ дээр ингээд үнэрлж болно. За жилдээ нэг уулздаг юм чинь ингээд үнэхээр одоо тэгээд хөндлөмөр байвал. За энийг бас манай ахмад настан ойлгоод энэ том төсөв чинь заавалчгүй хүүхдээ алдаах. Надаас авчих үедээ гэж биш л дээ. Олон хүн ингээд эргэлдээ тэр халдвар маань ингээд ахлаас уларсан хүмүүс очдог учраас энэ дээр анхаараач. Хоёрдугаарт бол нөгөө бууз тэ салаад мах арх гэсэн одоо энэ эдэний дээж гэл ингээ яриад байгаа. Өндөө бол эн чинь бас зөксгүй хэрэглээтэй манай Монголын ард түмэнд бол энэ өвчлөлт үүсгэж байгаа. Дээр нийслэл салаад 2-3 цаг бол ширээн дээр тавихгүй. Тэгэхээр хүн хүнийхээ ирснээр ингээд зураад багаар одоо ингээд өгөөд байвал илүү одоо хоолны хордлого тэр эстлүүлээс одоо хамгаалах бүрэн боломжтой. Дараа нь манайх нь бол энэ бууз тостой мах те энэ олон төрлийн мах ич дараа нь бол арх согтууруулахундаа за хоолоо шингээч эсэргээрээ яадаг вэ гэвэл нойр булчирхаа цөчмөг өрөвсөл за нөгөө манайхны яриад байдаг төгжрэл те эдгээр маань ингээ гарч ирдгээ тэр нэг арх битгий одоо архиар битгий шахаач. Үннийг хэлэхэд бол цагаан сарл болохоос шинэ архитан цогтурах баяр биш. Тийм учраас бас нэг уухгүй нэг бас хөндлөх хэрэгтэй. Намаа хөндлөөд уучих гэдэг энэ үгээ бас татгалзаасаа гэж бас уриалмаар байна. За дараа нь бол авто замын осол ихсдэгэ манад хөдөө орон нутагт байгаа аав ээжтэй ахын дүүстэй золох гэж байгаа хурд хэтрүүлдэг гэрлээ шилжүүлдэггүй маш олноороо одоо нэг машинд ингээд одоо машин те бөөнөрөө суучдаг тэр нь одоо дугуйг хагаардаг нэгэндээ хөлдөж осгодог гэж зөндөө олон эрсдлүүд агуулдаг учраас энэ дээрээ манайх анхаараач машин унаага маш сайн бэлтжээж ань замд гарчээ те за сая ярьлаа хөгшчүүл маань ихэнх нь бол нөгөө халдвар тус өвчин буюу зүрхэн өвддөг даралт нь нисдэг гэдэг. Тэгээд олон хүн ингээд одоо ачаалал нисгэрээ нөгөөдөл маань одоо ачаалаад байхгүйгээр даралт ихсэх даралтны имээ уухаа мартах тэ за тэгээд нөгөө хитрхи ингээ удаан суусаар агаад нөгөө цай хоолны дутагдалд орох ч гэдэм үү те нөгөө имээгээ мартаад одоо нөгөө хүмүүстэй үйлчлээд байдаг. Гэтэл тэр имэн дээр суучаад байж магадгүй. Тийм учраас нэгэндээ бас анхаарал тавьж баярлаасай. Тэгээд цагаан сараараа бас энэ саяны хийсэн зөвлөмжийг дагаасай гэж хүсэж байна. Тэгээ бага насны хүүхдийг аль болох айл дагуулж хэсэхгүй байхыг л зөвлөх байна та. Манайхан та түрүүн бас хэлжсэн шүү дээ. Нөгөө бага насны хүүхдүүд өөрсдийнхөө идж байгаа үг тос ихтэй хоолыг өгдөгөө гэдэг. Тэгэхээр хүүхдэд чанартай цаг гаргадаг юм. Хүүхдэд зориулсан хүүхдэд яг өөртөө зориулсан таарах тохирох хоолыг нь бол эцэг эхчүүд хийж өгдөггүй гэдэгт аар нэг болж штэ тийм ээ. Тэгэхээр манайхан чинь бас нэг залхуу гэж юм байна л да. Тэгээд буузыг одоо цайнд хийгээд өгч юм уу. Үнэхээр тэр хүүхдээ хотоод бол тэр маш их тостой өгт юмыг тэр хотоод шингээх тэр фермент гэж ярьдаг л да. Одоо эмнэлгийн хэлээр шингээх боломжгүй байдаг. Тийм учраас ч одоо нөгөө нэг ийм шингэн батн зутан гээд байгаа ногооны одоо шингэрээс өтгөрүүлсэн хоол гэдэг байгаа чинь ийм учиртай юм. Тэгтэл чи яг өөр шигээ бодоод насанд хүрсэн шигээ бодоод анхаарал болгоомж анхаарал цаг хандуулдаггүй. Сая хэлгээ бартсан байна. Түлэгдэлт ихсдэг. Баяр ёслолын үеэр бол одоо бага насны хүүхдүүдийн түлэгдэлт ихсдэг. Ялангуяа одоо тэр залуу эцэг эхчүүд энэ дээр анхаарч хүүхдүүдэд орхиод явдаг. Эсвэл нөгөө буузаа чигнж агаад хүмүүстэйгээ яриа өдөөд энэ тентгийн сонин сайхан ярьж агаад нэгэн ормыг алдаад түлэгдэл ихсдэг. Ийм учраас одоо баяр ёслолын
хэвээр төлөвлөлтийн тоо гэсдэг. Ийм учраас хүүхдүүдээс анхаарал тавьжээ. Хүүхдүүд чухал шүү. Хүүхдийн эрүүл мэнд чухал шүү. Одоо бидний одоо тэр хэлж байгаа зөвлөмжүүд, шторк те видео санамжуудыг ч гэсэн 1 минут ч гэсэн арчих юм бол төлөвлөлөө гэж бодоход анхны тусламжаа зөвлөх зүйлч хэрэгтэй. Гэхдээ заавалчгүй төлөгдөх ёстой биш шүү дээ. Тэгэхээр бид нар нэг л хормыг алдахад эцгийн хариуцлагаас шууд хамааралтай. Төлөгдсөн хүүхдүүдийн 80-90% нь бол эцэг ихтэйгээ байжгаад төлөгдсөн байдаг. 5 настай хүүхдээ бид нар орхичод цожилчод явдаггүй шүү. Тэгэхээр байжгаад л төлдөг. Манайхан тийм учраас энэ цагаан сар, шинэ жил тэгээд намар цагт бол илүү төлөгдөл өндөр байдаг учраас энэ дээр манайхан сайн анхаараач гэж хүсэх байна. Мөн иргэд өөрсдийнхөө эрүүл мэндийн мэдлэгийг бас сайн нэмэгдүүлэх шаардлагатай. Хэрвээ хүн эрүүл мэндийнхаа хувьд эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл сайтай байвал урьдчилан сэргийлгээ мэднэ. За энд яг энэтэй адилхан урьдчилан сэргийлээд хэлэх юм бол эрүүл мэнд болоод санхүүгийн ямар нэгэн одоо гачигдлыг алдаа гаргахгүйгээр наанад бол арга хэмжээ авч болно гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр манайхан ер нь бол өөрсдийнхөө эрүүл мэндийн боловсрол анхаарах хэрэгтэй. Гэхдээ тэр цахимаар өгч байгаа тэр мэдээллээс илүү одоо эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Эрүүл мэндийн яамаас зөвлөж байна гэсэн тэр мэдээллүүдийг илүү одоо нотлохоон суурилсан агуулга нь бол яг одоо иргэдэд зориулсан байгаа учраас манай ард иргэд маань хэрвээ тэр эрүүл мэндийн мэдээллийг цахимдсан байна шүү дээ. Тэгээд тэр авахыг хүсвэл тэр эмнэлгийн байгууллагуудын гаргаж байгаа зөвлөмжийг дагаарай гэж уриалах байна. За ингээд урилгыг хүлээж авч ирж ярилцсан танд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. За сайхан баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчдээ эгэл зочны цагаа та бүхэндээ үзүүллээ. Энэ удаагийн зочноор нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрүүл мэндийг дэмжих хүчлээс урьдчилан сэргийлэх албаны дарга Гэрэл маа оролцсон юм а. Хамт байсан танд баярлалаа.